6 хоногт 100 мянган иргэдийн дэмжлэгийг авсан хувь хүний орлогын албан татварыг 1% болгох хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих хэсгийг хэлэлцэнэ. Хэлэлцээд санал хураана. Тэгээ улсын хурлын гишүүд маань бол бас ямар санал өгөхийг одоо бүгдээрээ харах цаг болсон. Яг тэгвэл маш олон иргэд одоо биднэр рүү хандж гин энэ хуулийг санаачилж өргөн барьсан гишүүд рүү хандж гин. Тэгээ ямар ч байсан ямар ч одоо бараг хамаагүй аргаар энэ хуулиа батлуулаарай. Тэгжээж биднэрт энэ үр ашиг нь ирэх юм шүү гэж маш ихээр хандж гин, бичиж гин. За тэгээ энийг одоо би одоо маш олон удаа ярьсан учраас давтаж хэлэх бол одоо дэндүү их ярьсан болох чинь. Гэхдээ нэг л зүйлийг хэлэхэд бол альва улсын хөгжлийг дундаж анги нь авч явдаг. Монгол улсын хувьд бол дундаж анги гэж байхгүй болцсон байна. Яг тэгвэл тогтвортой ажил хийгээд тогтмол цалин аваад тэндээсээ татвар төлдөг иргэдийг дундаж анги гэж нэрлэдэг. Гэтэл харамсалтай нь манай энэ цалин авч ажил хөдөлмөр эрхэлж байгаа энэ иргэдийн 60 гаруй хувь нь цалингийн зээлтэй байна. 600 гаруй иргэд цалингийн зээлтэй. Тэгээ энэ цалингийн зээлтэйгээс гадна 100 гаруй мянган иргэн цалингийн зээл нь хугацаа хэтэрчихсэн явж байна. Гэтэл уг нь бол одоо өндөр хөгжилтэй улс гэлтгүү альва дундаж иргэд бол яадгүй гэвэл хуримтлалтай байж ах хэвээр. Өргөө цаанаа хуримтлалтай. Гэтэл манай Монгол улсын дундаж иргэд буюу ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд өрийн хуримтлалтай л байна. Өр зээлийн хуримтлалтай байна. Тийм учраас энэ одоо маш олон жил татвар өглөө. Бид нар сөхөрлөө. Одоо биднийг жоохон харж үзээд энэ 9% хөнгөлж хөлөөлт өгөөдгөөч. Та хэд өөрснөө нэг жаахан бүсээж хангалаач гэж хүсэж байгаа Монгол улсын ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хүсэл зоригийг л одоо бидний хэдэн гишүүд хуулийн төсөл болгож оруулж байгаа маа. Тэгэхээр төр одоо өөрөө бүсээж хангал. Төр одоо болоо, тансаглаж хандлаа. Одоо энэ иргэдээс татдаг мөнгөний жоохон ч гэсэн өөрсөнд нь үлдээ. За ингэх юм бол эдийн засгийн агуулгаараа суур угаасаа сайжирна. За би энэ дээр нэг судалгаа хэлье. OECD буюу одоо нөгөө олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын судалгаа байна. Энэ дээр юу гэж гарсан бэ гэвэл хувь хүний орлогын албан татвар нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй урвуу хамааралтай гэж гарсан. Энэ бол бүр 35 жилийн хугацааны хувь хүний орлогын албан татварыг судалсан ийм судалгаа. Тэгээд хувь хүний орлогын албан татвар 1%-аар буурахад нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэг улиралд 1.5%-аар өсдөг. Тэгэхээр одоо манай эрх баригчид айгаад ах шаардлага байхгүй. Алсуураа энэ бол цусны эргэлтийг сайжруулад одоо суур утгаараа бол татвар хизээш буурахгүй дунд хугацаанд улам нэмэгдэнэ. Тийм учраас эрх баригчид бол одоо энэ иргэдийнхаа талд гараад энэ хуулийг заавалчгүй дэмжээч гэж үнэхээр уриалж байна, хүсэж байна.